2026 оны нийслэлийн төсвийг 4.6 их наятаар бол баталсан. Үүнээс 2 их наят нь бол хөрөнгө оруулалтын ажлууд байж байгаа. Хөрөнгө оруулалтын ажлуудаас 1.1 их наятаар яг задраад хөрөнгө оруулалт. Үүний 461 нь 167 шин төсөл арга хэмжээ. 1.2 их наят нь өмнөх оноос шилжээд үргэлжилж байгаа 55 төсөл арга хэмжээ байж байгаа. Үүнээс хамгийн онцлог нь гэвэл хамгийн өндөр дүнтэй 800 тэрбумаар туулын хурдны зам. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил одоогоор бол ойролцоогоор 2% гүйцэтгэлтэй 4 кампуудын ажил бол ихсэн. Төв кампын ажил 60-70%-тай, төв кампын хажууд суурийн талбай ажил, бэлтгэл ажлын ихсэн. Ажлын зураг 95% гүйцэтгэлтэй ажил бол үргэлжилж байгаа. 3 сарын 15-наас хойш газар шорооны бэлтгэл ажлуудыг эхлүүлнэ гэдэг ингээд ажил бол одоо хэвээ үргэлжилж байгаа. Тийм учраас бол энэ одоо хамгийн онцлог арга хэмжээ болж байгаа. За 2026 оны хөрөнгө оруулалтын арга хэмжээний хамгийн их дүн буюу 52.7% нь хөрөнгө оруулалтаас авто замын салбарт хийгдэж байгаа. Үүнээс бол үргэлжлүүлээд явах одоо туулын хурдны зам болон бусад ийм жижиг замуудын арга хэмжээнүүд байна. За 32.3% хот байгуулалт, инженерийн дэд үтц, 8.2% нийгмийн салбарт, 6.8% бусад салбарт бол хийхээр төлөвлөгдсөн байж байна. 2025 онд байгуулсан 10 мега төслүүд бол энэ жил үргэлжлээд явна. Үүнээс 4 нь бол уламжлалт дээр тендер төсвийн хөрөнгө оруулалтаар, бусад 6 арга хэмжээнд гадаадын зээл тусламж, төрийн үеийн түвшлийн хуулийн дагуу болон хувийн хвшил өөрсдөө мөнгө гаргаад хийж байгаа зохицуултуудаар бол ажлууд бол гүйцэтгэж байгаа. Тэгэхээр эдгээр ажлууд бол онцлоод бид нар бол гүйцэтгэн. За үүнээс ашиглалтанд орох нь бол дүүжин тээвэр, 1-р удирдлагад туршилт эхлүүлээд 2-р хагасд бол зорчигч тээвэр хөдөлгөөнө бол авна гэдэг ийм төлөвлөлтөд явж байгаа. Бусад мега төслүүдийн гүйцэтгэлийн хэд орчим хоттой болж 10 мега төслийг бол гэрээлээд эхлүүлсэн. Дараагийн 6 төслөөс одоо бол метро дээр бол F нөхцлөөр санхүүжилт орох ажлуудыг судалгааны ажлууд хийгдээд бол яригдаад явж байгаа. Тарамбаны төслийг бол одоо удахгүй эхлүүлэхээр бол шийдвэрсэн. Төрийн үеийн түвшлийн хуулийн дагуу 2 шугам дээр үе шаттай одоо санал авахд 1-р шугам буюу Сүхбаатарын талбайгаас Зунжингийн чиглэл дээр бол Оросын холбооны усаас нэг сонирхогч гэдгээд орж ирсэн. За өндөр ажлын хэсэг байгуулад сүүлийн шатанд ороод үнэлгээ хийгдэж байгаа. За 2-р шугам буюу Сүхбаатарын талбайгаас хуучин нисэх буян тухай цогцлборын хэсэгт ирэхэд бол оролцогч ороогүй учраас энийг хаагаад ажлын хэсгийн дүнэлтийн дагуу нийслэл Улаанбаатар хотоо төсвийн тодтголыг орогдуулж EPC байдлаар бол зарлаж 4 сард гэхэд бол гэрээлж Тарамбаны 2-р шугамыг Сүхбаатарын талбайгаас энэ хаан уулын чиглэлд ирэх барилгын ажлыг бол энэ жил эхлүүлье гэж бол төлөвлөж байна. Тэгэхээр бид нар 11 дахь мега төсөл болгож бол Тарамбаны төслийг, 12 дахь мега төсөл болгож тойрог нэг, 13 дахь болгож метро гэдэг энэ төслүүдийг ингэ шахаад 2026 онд дахиж 3-аас 4 мега төслүүдийг эхлүүлэх ийм зорилт тавиад бусад эхлүүлсэн мега төслүүдийн гүйцэтгэлийг бол үргэлжлүүлж хяналтыг тавьж ажиллахаар төлөвлөд ажиллаж байна. Мега төслүүдийн нэг нь бол Сэлб орон сууцуул төсөл 8600 Вт орон сууцуул ашиглалтанд орохоор нийт ажлын гүйцэтгэл 8%-тай өвлийн технологийн төв зохицолтод орцсон явж байна. Үүнээс гадна бол Баян орон сууцуул төслүүдийн эхний 110-ыг бол өнгөрсөн жил ашиглалтанд авсан. Одоо энэ жил дараагийн 110-ыг бол ашиглалтанд авах, бусад 2-3 дугаар үе шатны 800, дараагийн 4200 айлын бэлтгэл ажлууд бол үргэлжлээд явж байгаа. Хуваарийнхаа дагуу бол сонгон шалгаруулалт, барилга зохицуултуудыг хийгээд бол дуусгана. За үүнтэй уялдуулаад яг бид нар засгийн газраас орон сууцуул тухай банк, орон сууцуул тухай хуулийн зохицуултуудыг бол хүлээж ийн. Ингэснээр иргэдэд төрийн албан хаагчдад ипотекийг солонгоруулж бодлогын дагуу хямдралтай үнээр хүргэх уул нь боломж үүсгэх ёстой. Тэгэхээр бид нар энэ засгийн газраас одоо хийж байгаа ажлуудын хэрэгжилтийг бол хүлээж байгаа юм.